За Дорнод аймагт энэ жил 755 мянга гаруй хэлтэгч мал хаварчиж байна. Тус аймгийн хэлтэгч малын 3% нь төлсөн байгаа юм а. Төлийн бойжилт 98.2% байгаа юм байна. Аймаг орон нутгийн удирдлагаас мал төлөлтөд зэрэгцэн газар тариалангийн бэлтгэл байдлаач мөн бүрэн хангасан байна. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлрийн сайд Сэргэлэн Дорнод аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаа болон хаваржилтын нөхцөл байдал мал төлөлт газар тариалангийн бэлтгэл ажилтай танилцсан юм а. Дорнод аймгийн хүнс хөдөө аж ахуйн салбар 2016 оны жилийн эцсийн байдлаар аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 13.3%-ийг үйлдвэрлэжээ. Тус аймаг 2016 оны жилийн эцсийн байдлаар 1,722,917 мал тоололсон байна. Үүнээс 755 мянга гаруй нь хэлтэгч мал юм а. 2017 онд нийт хэлтэгчийн 83% буюу 628,728 толгой төл мал хүлээж авах төлөвлөгөөтэй байна. За бид салбарын сайдтай бол орон нутгад тулгамдж байгаа асуудлууд энэ газар тариалан за энэ хүнсний ногоо одоо зориултын стандартын зойртой болгох, за малын одоо чанарыг сайжруулах, мал эмнэлгүүдийн чанар хүртээмжийг дээшлүүлэх, тэгээ цаашлах юм уу энэ малын гоц халдварт өвчин гарсан энэ вакцины чанар хүртээмж, за тэгээд энэ одоо гоц халдварт өвчний үед ажилласан зардлын асуудлуудыг шийдвүрэх, энэ одоо хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа болсон хүчний сайжруулах гэдэг олон асуудлуудыг бол тавилаа. Газар дээр нь бол тодорхой шийдлүүдийг бол сайд маань өгсөө. Мөн Дорнод аймаг 2016 онд 14,564 га талбайгаас 11,573 тонн улаан бууд авахраасан байна. 2017 онд урьдчилсан байдлаар 1,460 тонн улаан буудай 467 тонн төмсийг хаврын тариалалтанд нөөцөлжээ. Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд 10 сумын нутагт тариалангийн 20 аж ахуйн нэгжийн 22 тариа баригад 800 мянга га эргэлтийн талбайгаас 43.9 мянган гад тариалалт хийх төлөвлөгөөтэй байна. Яамны зүгээс бол бас одоо энэ 4 сар гараад улсын хурлын чуулган эхэлж бодлогын бас олон чухал шийдвэрүүдийг гаргах шаардлагатай байгаа. Үүнээс өмнө бас салбарын ажилтнуудаа улс санаа бодлогын сонсох зорилготой ажиллаж байгаа юм. За Дорнод аймгийн хувьд бол бас нэлээд онцлог алкоголын бүс нутаг байдаг. Газар тариалангийн салбар сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж байгаа. Энэ бүс нутагт өнөөдөр бас газар дээр нь үзэж ажиллаж, за манай хөдөө аж ахуйн газрын бодлого зорилт энэ засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр яамнаас тавьсан энэ хөтөлбөр аянуудын хүрээнд одоо соёлтой холбоо ямар байна вэ гэдгийг газар дээр нь үзэж харж санал бодлыг сонсож ажиллалаа. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон салбар яамны бодлого хөтөлбөртөө нийцүүлэн зорилго бодлогоо сайжруулах, мэдээлэлтэй хариуцлагатай, идэвхтэй ажиллахыг үүрэг болгосон юм Дорнод аймгаас Саран цэцэг Батбол сурвалжллаа.